Зүрхний шигдээс. Зүрхний шигдээс нь зүрхний тэтэм судас бөглөрч зүрхний булчин хүчил төрөгчийн дутагдалд орох үед тохиолддог. Зүрхний шигдээс яагаад үүсдэг вэ? Зүрхний шигдээсний хамгийн түгээмэл шалтгаан нь зүрхний тэтэм судасны бөглөрөл юм. Өөх тос холестерин хуримтлагдан бөглөрлийг үүсгдэг бөгөөд ингэснээр судасны хан зузаарч тов руу үүсгэн цусны урсгал саатаж зүрх хүчил төрөгч шимт хичээлээр дутагддаг байна. Зүрхний шигдээсний үед илрэх шинж тэмдэг, цээж хүндүрлэх, гар бадарах, хүзүү эрүү рүү дамжиж өвдөх, бие тавгэрэх, дотор муу харих, шалтгаангүй хөлрөх, цээж зүрхээр өвдөх, амьсгал давчдах, ядрах шинж тэмдэг илэрнэ. Эрсдэлт хүчин зүйлс, нас, хүйс, удамшил зэрэг орох бөгөөд эдгээр нь өөрчлөх боломжгүй хүчин зүйлс юм. Бусад эрсдэлт хүчин зүйлс: тамхи татах, цусан дах холестерол их байх, тархалт, суугаа амьдралын хэм маяг, стресс зэрэг хүчин зүйлсийг бид өдөр тутамдаа хянаж арга хэмжээ авах боломжтой. Зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авах хэрэгтэй. Илүүдэл жингээ хасах, өөрт тохирсон зөв зохистой хооллох, тамхи болон алкоголыг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, дасгал хөдөлгөөнд тогтмол хийх, эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаж хэвших. Эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах нь өвчин эмгэгээс нэг алхам төрүүлж зүрхээ эрүүл байлгах хамгийн сайн арга юм а. Та яг одоо эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаарай. Эрт илрүүлж эрүүл амьдрий. Нуура.